Өнөөдөр бүгдөө багштайгаа им илжигний талгаа хийх юм байгаа охтуудээ. Өнөөдөр юу аах нь багштайгаа илжигний царайг нугалах нэ зүрхийг. За хамгийн нэгдүгээр бид нэр дөрвөлжин цаасаа гурвалжин болгож нугалах нэ. За ингэж гурвалжин болгож нуглаа. За дундуур нь дахиад нэг нуглаад ингэж нуглангуудаа буцаагаад энэ нугалснаасаа бариад ингэж сайхан нуглаад өхөн хоёр талаа хоёулангийн тэнцүүлээд насаа яах нь ингэж сайхан гурвалжин үсгээд ингээ хоёр сайхан гурвалжин үсчлээ тийм ээ. За нэг юм гурвалжин боллоо да. За одоо эндээс яах вэ гэхээр тотгошин эргүүлээд за энэ маань юу гэхээр илцгийнхаа чихийг гаргаж байна. За нөгөө талаа мөн адилхан нуглаад ингээд за одоо тэгсэн бол бүгдөө эндээ чихнээсээ доошоо гурвалжлаад за чихний хаарыг гурвалжлсан тий гэж гурвалжлаад за ингээд дээдлийн чихний хэсэг маань за тэгэхээр одоо хамарны хэсэг хийхийн тулд уртлын гурвалжин хэсгийг хоошоо нуглах нэ. За одоо ингээ эргүүлэхэд бид нэрээ зэний маань төрөх. За одоо бид нар яах вэ гэхээр дээлзгийнхаа хамрын зурчих. За хамрын нүхийг уулыг за одоо энд бид нар нүдхийн тэгээд за одоо ингээд эндээс яг доторхын хараараа бодчихно. За мутаад яа ингээ сайхан чигт сайхан тод өхнээ бүгдөө. За бидний хамгийн сайн мэддэг илжиг маань хэн байдаг вүлээ? Ширик Хүүхэлдэйн кинон дээр гардаг ярьдаг илжиг маань байдаг шүү дээ тийм ээ. За тэгэхээр тэр Хүүхэлдэйн кинон дээр гарч байгаа тэр ярьдаг илжигний характер ер нь бол манай илжигт байдаг гин шүү. За ийм хөрхөн царайлах хоёр юутай олчих бид нар илжигтэй болчлаа тийм ээ. За багш нь харуулъя.